За өнөөдөр цаг гарган хүрэлцээсэн танд маш их баярлалаа. За JCI Mongolia-гийн зүгээс за мэдээж Аз намхан талын бүсийн чуулга уулзлыг 2 дахь удаага зохион байгуулж байна. За энэ удаагийн чуулганы гол онцлог зүйлүүдээс тавалцгаая. За баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За JCI Монгол байгууллага 2017 онд анх Аз намхан талын бүсийн чуулганыг эх орондоо маш амжилттай зохион байгуулж ирсэн. Тухайн үед 51 орны 3800 орчим зочид төлөөлөгчдөг чуулган маань зохион байгуулагдчихсэн бол бид нар 8 жилийн дараа эх орондоо Аз намхан JCI байгууллагын Аз намхан талын бүсийн чуулганыг 2 дахь удаага зохион байгуулж байна. За бид нар 2022 оноос хойш хөөцөлдөж дэлхийн байгуулалт хүсэлтээ тавиад за үүний дагуу одоо нэгдсэн уралдаанууд дээр шийдвэр гараад одоо 2025 онд эх орондоо зохион байгуулж байгаа. За энэ удаагийн чуулганы маань онцлог юу вэ гэхээр бид нар 5000 гаруй дэлхийн 60 орчим үндэстэн улсын төлөөлөгчдийг эх орондоо хүлээж авч байгаа маань хамгийн том онцлог болж байна нэгдүгээр. За манай эх оронд бол нэгд орд цугласан 5000 гаруй гадны зочдтой ийм чуулган конференс бол болж байгаагүй юм байна. За бид нар энэ чуулганы хүрээнд зохион байгуулалт талаас 3 онцлог одоо хайлайтуудыг одоо зохион байгуулалтанд хэрэгжүүлж байгаа. За нэгдүгээр бид нар цахим одоо шилжилтийг аспакта хэрэгжүүлж байна. За энэ маань юу гэдгийг бид нар ямар нэгэн одоо Монголын залуу иргэд болсон бид нар Монголын залуучууд шинэ үе цахим шилжилтэд бэлэн шүү гэдгийг илэрхийлэх үүднээс бид нар одоо аппликейшн хөгжүүлэх цахим шилжилтээс суурилсан олон шийдлүүдийг нийт 5000 оролцогчтой санал болгож байгаа. За хоёрдугаарт бид нар ногоон чуулган хийхийг зорж ажиллаж байна. За энэ маань бол Sustainable Event Management гэсэн одоо protocol guideline-ийн дагуу бид нар чуулганаа зохион байгуулж байгаа. За мэдээж үр дүнд нь бид нар бол carbon footprint-ийг бууруулах тийм ээ нүүрс хүчлийг багасгах юм зорилготой. За энэ одоо highlight-ийн маань хүрээнд хийгдэж байгаа хамгийн бас онцлог төсөл ажил маань юу болж байна вэ гэхээр бид нар өчигдөр Улаанбаатар хотынхоо үндэсний соёл амралтын хүрээлэнд 5000 модыг тарих ажиллагаагаа эхлүүллээ. Тэгэхээр манай чуулганд оролцож байгаа хүн болгоны нэртэй хүн болгоны тоогоор нэг мод таригдж байгаа гэсэн. Тэгэхээр 5000 модыг бас бид нар ихтлгийнхаа хөрсөн дээр ингээд тарьж байгаа ногоон чуулгантай холбоотой. За гуравт бол мэдээж бид нар бизнесийн одоо элементүүдийг илүү шингээсэн чуулган болохыг зорж ажиллаж байна. JCI байгууллагын 2023-аас 2025 оны стратегийн төлөвлөгөө бол entrepreneurship бизнесийг дэмжих одоо юм элементүүд бол орж ирсэн. Тэгэхээр үүнтэй холбоотой бид нар бүгдэн 2 өдрийн туршид одоо бизнесийн networking session-ууд, Nexus networking болон одоо бизнесийн салбар хуралдаануудыг бол эх орондоо 50 гаруй орны 5000 оролцогчтойгоор зохион байгуулж байгаа. За мэдээж одоо энэ highlight-ийн гол онцлог нь юу гэхээр нэг удаагийн ивентэд оролцоод явах биш. Манай Монголоос, манай эх орноос буцахтаа тэр хүмүүс бизнесийн ямар нэгэн эргэх холбоог бий болгочихсон. Манай Монгол улсын бизнес эрхлэгч залуучуудад магадгүй хөрөнгө оруулалт хийсэн, хамтралыг бий болгосон ийм аспак болж үлдээсэ гэдэг үндсэн дээр бид нар эдгээр одоо 3 онцлогийг бол чуулганыхаа зохион байгуулалтанд одоо хэрэгжүүлээд ажиллаж байна. За ач холбогдлын хувьд аваад үзэх юм бол за өмнөх бас хийж исэн чуулганы туршлага дээр үндэслээд харахад энэ удаагийн чуулганы төгсгөлд гарах гол үр дүнгуудыг ямар эрэг дүнтэй гэж та төсөлж харж байна. Бас магадгүй Монгол улсын хувьд та дөнгөж сайдуурлаа доктортой хөгжлийн чиглэлд болон бизнесийн орчин гэдэг бас Монгол орныг сурчлах тал дээр нэлээд дэмжлэг болж хөрөө юм байна. Гадны олон зочид ирж байгаатай холбоотой санхүүгийн мөнгөний урсгалыг бол бид нар мэдээж их орондоо татчих байгаа. За мэдээж юу гэдгийг одоо гадаадаас ирж байгаа улсууд маань 4 ТV тийм ээ 60 орчим орны хүмүүс ирж байгаа. Энэ хүмүүс бүгдээрээ манай Монголын Miat компаниар ч юм уу Монголын авиа компаниудаар мэдээж билет аваад ирж байгаа. Манай airport-д сүүлийн 3 өдөр хамгийн оргил ачаалттай үеүүд нь байна гэж одоо Nubia буюу тийм одоо манай шинэ нисэх онгоцны буудлын удирдлагууд бас хэлж байна. Тэн дээр одоо манай зочтой хүлээж авах бүүт гараад ажиллаж байгаа. Маш өндөр ачаалттай ажиллаж байна гэдэг. За тэгээд эдгээр хүмүүс маань нисээд ирнэ. Ирээд юу гэдгийг аэропортоос хотын төв рүү мэдээж такси даад явна те. Такси үйлчилгээ хийж байгаа хүмүүс. За ирээд мэдээж буудалд байрлана. За цаашлаад 5000 хүн хоол идэн те. Бүх төрлийн утгаар нь бодглохлоор мөнгө Монголд ирсэн хүмүүс аялж байгаа ч гэдэг юм уу те. Ингээд бодглохлоор бид нар ерөнхийдөө уул нэг дунджаар 16-аас 18 сая доллар бол манай Монгол улсын эдийн засгт бол яг эдгээр 7 өдрийн хугацаанд бол орж ирж байна гэж бид нар тооцож байгаа. 2023 оны аялал жуулчлалын хөгжлийн төвөөс гаргасан судалгаа байсан. За Монголд ирж байгаа нэг жуулчны дундаж одоо зарцуулалт бол $1964 байна гэсэн тооцоо байсан. Бид нар өнгөрсөн одоо 10 орчим жилийн JCI байгууллагын аспактээр одоо зарцуулж байгаа гишүүдийнхаа мөнгийг баримжаалж үзэхээр 3400-аас 3600 орчим долларыг нэг гишүүн бол тухайн оронд очихдоо бүгд өөрсдийнхөө зардлаар ирдэг, өөрсдийнхөө зардлаар буудалтай байрлалд, өөрсдийнхөө зардлаар одоо хоол аяллаа хариуцдаг гэсэн. Тэгэхээр энэ зардлыг тооцоод үзэхэд 3400-аас 3600 мянган долларыг зарцуулдаг юм. Тэгэхээр энэ нь өөрөө
одоо манайхаар бол MICE Travel category гэж бас зүйл байна. Энэ маань өөрөө чуулга уулзалт, конференцд орж байгаа хүмүүсийн зарцуулдаг хэмжээ нь жирийн өргөжтэй аялагчдаас бол хавгүй өндөр болт юм байл. Одоо манай нийт зочид маань 53 буудаг байршиж бууж байна. 5,000 зочид маань. Жишээлбэл одоо манай Улаанбаатар хотын төвд байгаа буудлууд бол дэлхийн бас том хотуудтай дүүцгээс өндөр үнэтэй буудлуудтай болсон байгаа шүү дээ, тийм буудлуудын үн маань. Тэр болгоныг одоо юу гэдэг гадны зочид маань өөрсдөө төлөө тэр мөнгийг бол одоо Монголд бас үлдээж байгаа гэж бид нэр үзэж байгаа. За тэгээ 3 дахь value юу гэхээр залуу иргэдийн үед бид нар дэлхийн иргэн гэдгийг бас мэдэрч байгаа маш гоё цаг хугацаа болж байна. 60 гаруй орны одоо JCA байгууллагын ихтгэл үнэмшлэр ирсэн гишүүд сенаторуудтай бид нар найзаж нөхөрлөх тийм ээ бизнесээ нэгтгэх холбох энэ боломжийг олгож байгаадаа бол зохион байгуулагчдын зүгээс бол одоо маш их баяртай сэтгэл өндөр байна.